За өглөөний мэнд бид нар хоёр хичээл үзсэн. Тэгээд бид нар өнөөдөр одоо энэ Experiencing God гэх номоор бид нар ингээд хэсэг бүлгүүд сургалт явуулж байгаа. Тэгээд энэ одоо сүм тийм ээ хүмүүс бидний итгэлийн амьдрал хийж байгаа зүйл тийм ээ. Ерөөсөө санамсаргүй явахгүй. Тэгээд одоо тэр хэлдэг тийм ээ. Одоо сүмийн цагт тийм ээ одоо пастрын зааж байгаа сургаад хуваалцж байгаа үгс бол ерөөсөө санамсаргүй ирдэггүй. Бүгд бол яг бурхнаар биднэрт өгөгддөг үгс байдаг. Тийм ээ. Тэгээд тэгж байгаа байхгүй. Ерөөсөө бурхан хамгийн уйлгахтай пастраар дамжуулаад гэсэн үгээ хэлдэг гэж байгаа. Хүмүүс сүмд очиод би энийг сайн ойлгосонгүй энэ пастрыг муу ярьлаа, энэ пастрыг сайн ярьж ийн гэж ярьж байгаа хандлага бол одоо хинт байна уу гэх хүмүүс өөрт нь байгаа. Тийм ээ. Бид нар хэрвээ одоо сүм цуглаад энэ цагт бурхан энд байдаг цаг, энэ цагт бурхан бид нартай ярьдаг цаг, энэ цагт бурхан бидэнд өөрөө үгээ өгдөгөө гэдэгт бид нар итгэж байх юм бол тэнд хин хичээл зааж байгаа, хин сургаал зааж байгаас үл хамааран бурхан бидэнд өөрийнхөө үгийг хэлэх болно. Тийм ээ. Тийм учраас өнөөдрийн бидний энэ одоо хийж байгаа сургалт ч гэсэн ерөөсөө санамсаргүй зүгээр нэг ярьж одоо манай пасторт ярьж болж байгаа сонгоод за ерөөсөө энэгээр хийчихье гэж хийдэг зүйл биш ээ. Тийм ээ. Тэгэхээр энэ цагт өнөөдөр бид нар бас бурхан бидний дотор нэг шинжлэл сэргэлт авчрахын тулд бид нар өнөөдөр хүртэл амьдарч ирсэн энэ итгэлийн амьдрал дээр тийм ээ дахин нэг эргэж харж бид нар өөрсдийн байр суурь бид нар зүрх сэтгэлээ шинжлэх нэг тийм том боломж байна гэж бид нар үзэх хэрэгтэй. Тэгээ өчигдөр бид нар одоо гол нь юун тухай ярьсан бэ гэж тийм ээ. Бид нар хамгийн нэгдүгээр бид нар бурхныг өнөөдөр харж ирсэн энэ харцаасаа бид нар өөрөөр харах хэрэгтэй маа гэж бид нар сонссон тийм ээ. Ихэнхдээ бидний бурхныг хардаг хараа бол бидний сүм Кристиан орчноос авсан тийм ээ. Эсвэл одоо эцэг эхээсээ авсан, орчноос авсан ийм нэг бурхны тухай бидний өөрсдийн амьдралын экспириенсээс авсан төсөөлөөр бид нар бурхныг хардаг тийм ээ. Тэгвэл бид нар яг энэ өөрсдийн бодол санаагаар биш тийм ээ. Яг бурхны мөн төрхийн дагуу бид нар бурхныг харах хэрэгтэй. Бурхны мөн төрөх бол хайр юм аа. Бидний хэн байгаа өнөөдөр бид нар ямар үйл үлдэж байгаа. Бид нар бурхны өмнө зөв байна уу, буруу байна уу гэдгээс үл хамаарч бурхан биднийг агуу хараар хайрлаа. Хүмүүс бид нар бурхны өмнө итгэмжгүй байдаг болохоос бурхан ямагт итгэмж, бурхан ямагт хайран дээрээ огт хөдлөшгүйгээр, хувиршгүйгээр зогсд юм аа гэж бид нар үзсэн. Тэгээд бурхан бүгдийг харж бүгдийг мэд. Өнөөдөр биднэрт юу тохиолдож байгаа? Өчигдөр бид нар хаана байсныг, маргааш бид нар хаана очихыг бурхан мэддэг. Тийм ээ. Тийм учраас бидний маргаашийн амьдралдаа тийм ээ гаргах шийдвэр, бидний маргааш явах чигийг биднэрт хамгийн сайнаар хэлж өгөх нэгэн бол тэр бол бурхан юм аа. Амен. Тийм ээ. Тэгээд бурхан бол бүхнийг чадахч гэж бид нар үзсэн. Тийм ээ. Тэр бурхан биднийг өнөөдөр аль нэг тийшээ алхуулж байгаа бол бурхан түүнийг тэнд хүргэх, түүнийг хийж бүтээх хүч чадлаар заавал хангаж өгнө. Тийм ээ. Ихэнхдээ бурханы биднэрт үүнийг хийж өгж байгаа ажлууд бид нар өөрсдийн хүч чадлаар хийж чадамгүй агуу том зүйлс байдаг. Бид нар хараад энийг бид нар яаж чадах вэ гэж бодлоо. Гэсэн ч бурхан үүнийг хийдэг юм аа. Тийм ээ. Бид нар хэрэг Байбл уншвал олон гайхамшигтай түүх уншиж байгаа. Хамгийн энгийн жирийн хүнээр дамжуулж бурхан хүн төрлөختнийг өөрчилсөн. Тийм ээ. Бүтэн ард түмний хувь тавилан өөрчилсөн агуу үйлсүүдийг үйлдсэн. Өнөөдөр цугаа биднээс гэсэн дамжуулаад олон агуу үйлсийг үйлдэх боломжтой юм аа. Гагцхүү бид нар тийм ээ. Бурханаар агуугаар ашигладаг. Энэ амьдралд агуу үйлс бүтээхийн тулд тийм ээ. Биднэрт ерөөсө ганцхан нөхцөл хэрэгтэй. Бид нар ухаантай байж, бид нар мэдлэг боловсрол эзэмшиж, тийм ээ. Бид нар хүч чадалтай мундаг хүмүүс болох шаардлага байхгүй. Тийм ээ. Бид нар гагцхүү өөрийгөө бурхан тавьж өгч, тийм ээ. Бурхан намайг хаашаа залуу түүнийг бид нар өг дүүгүүгээр дуулууртаагаар даган алхдаг хүмүүс байх юм бол тийм хүмүүсээр дамжуулж бурхан хамгийн агуу зүйлсийг үлдэх юм аа гэж бид нар үзсэн. Тийм ээ. Тэгээд дараачийн нэг чухал зарчим үүссэн тийм ээ. Бид нар өнөөдөр хүртэл бурханд үйлчлэх үйлчлэлдээ юу гэж хардаг байсан бэ гэдэг. Ерөөсөө би одоо энэ бурханы төлөө хийнэ. Тийм ээ.
энийг би хийн. За бурхан мандаа энийг л ивэж өгнө шүү. Бид нар ингэж ханддаг байсан учраас бидний амьдрал, бидний үйлчлэл зөвхөн бурханд хандж байгаа үйлчлэл гэдэг бидний өөрсдийн амьдрал. Бид нар өөрсдийнхээ амьдрал баган төлөвлөгөө гаргав. Би ингэн, би тийм ингэн, би юм болно, тийм болно. За бурхан мань энийг л ивэж өгнө шүү. Бурхан бол бидний дуудлагаар яриад бидний хүслийг биелүүлж өгдөг тийм нэгэн биш ээ. Тийм ээ. Харин эсрэгээр бид нар өчтөр юу гэж үзсэн бэ гэвэл бурхан энэ ертөнцийн бидний эргэн тойрог үргэлж ажилласаар байсан. Өнөөдөр ч агуугаар ажиллаж байна. Бидний үйлчлэлийг бидний дуудлага юугаар тодорхойлогдох вэ гэвэл өнөөдөр бурхан бидний эргэн тойрон хаана юун дээр хэрхэн ажиллаж байна гэдгээр тодорхойлдог. Хэрэг бид нар эргэн тойрноо хараад бурхан хаана ажиллаж байгааг харуул бид нар тэнд очиж бурхантай ажиллах хэрэгтэй. Тэгж байж бидний бурханд үйлчлэх үйлчлэл бидний бурхан дуудагдсан дуудлага хэрэгжих юм аа гэж бид нар үзсэн. Тэгээд өнөөдөр бид нар нэлээд олон зүйл үзэн. Тэгээд одоо өнөөдөр бид нар 7 зүйл үзэн тийм ээ. Энэ 7 зүйл бол бидний одоо итгэлийн амьдрал одоо бидний маргааш ертөнцийг үзэх үзэл тийм ээ. Бид нар орчноо харах бидний энэ одоо чиг баримжаа болох юм аа. Тэгээд хамгийн нэгдүгээр нэг зүйлс бол юу вэ гэвэл бид нар өчигдрийн үзсэн тийм ээ. Бурхан үргэлж бидний эргэн тойронд ажиллаж байгаа. Тийм ээ. Бурхан үргэлж бидний эргэн тойронд ажиллаж байгаа. Тэгээ үнэхээр одоо өнөөдөр энэрл сүм ийм бол өсчөндийн гэдгийг тийм ээ. Хинч хараагүй. Одоо би өчигдөр ярьж байсан тийм ээ. Хамгийн анх одоо энэрл сүм гарахад тийм ээ. Манай пасторыг дагаад 10 хэдхэн хүн сууж байсан. Бид нар сүмийн ред төлөгч мөнгө байгаа. Юм яасан пастор цалин өгөө. Тийм ээ. Тэгэд бид нар өөртөө хитгэн хүнтэй байж ирсэн. Тэгэд өнөөдөр энэрл сүм бид нар хүчрхэг сүм болж өсч өндөөж чинь тийм ээ. Би хүчрхэг гэдгийг заавал олон хүнтэй бид нар санхүүгийн мундаг баталгаатай гэдэг утгаар хэлээгүй тийм ээ. Бид нар өнөөдөр манай итгэлийн ах дүүс тийм ээ. Энэ сүмд байгаа хүмүүс хэрхэн чанарж иж, итгэлийн хувьд хэрхэн өсч өндөөж, итгэлийн хувьд хэрхэн амьд болж байгаагаар нь үнэхээр манай сүм хүчтэй агуу сүм болж байна гэж бид нар харж байна. Үүнийг манай пастор хийгэв. Үүнийг бид нар хийгэв. Үүнийг бурхан хийж байгаа. Өнөөдөр бурхан бидний дотор ажиллаж байгаа учраас сүм дотор ийм сэргэлт ирж. Бурхан бидний дотор ажиллаж байгаа учраас тийм ээ. Энэ сүмийн итгэгч нар бид нар амьд итгэгч нар болж тийм ээ. Манай пастор зөвхөн өөрийгөө бурханд яаж ашиглах, бурхан түүнийг яаж ашиглахаар тавьж өгсөн учраас бурхан манай пасторыг агуугаар ашиглаж энэрл сүмийг өнөөдөр биднийг ийм төвшөнд болгож. Энэ бол зөвхөн манай сүмийн эхлэл юм аа. Өнөөдөр бид нар оргилдоо хөргөө. Бид нар дөнгөж эхэлж байна. Дахиад манай сүмээс олон сүм ургаж гар. Өнөөдөр нэгэн цагт тийм ээ энэрл сүмээс ургаж гарсан итгэгч нар тийм ээ Монгол үндэстэн магадгүй хүн төрлөختний амьдралд ч өөрчлөлт хийх өдөр ирэх болно. Яагаад бид нар энийг ингэж хэлж байна? Бид нар хэрв өөрсдийгөө харуул, бие харуул бид нар түүний хийх хүч чадал байхгүй. Гэхдээ өнөөдөр бурхан биднийг хэрхэн бүтээн босгож байгааг харж. Бурхан хэрэг бид нар өнөөдрийг бүтээн босгож байгаа бол зүгээр л тийм эдгээр гайгүй хүмүүс боллоо гэж орхичих гэж бүтээн босгоогүй. Өнөөдөр бидний дотор бурхан ийм агуугаар ажил бүтээн босгож байгаа бол бид нараар дамжуулж агуу үйлс хийхээр бэлтгэсэн учраас бидний бүтээн босгож байгаа. Тийм ээ? Бид нар бурхан өнөөдөр бид нараар нэг том агуу бүтээн байгуулалтын энэ материалуудыг бэлтгэж байна. Тэгэхээр бид нар бүгдээрээ ирээдүгэ итгэлтэйгээр харах хэрэгтэй. Бид нараар дамжуулж агуу үйлс хийгдэх болно. Тийм ээ? Бид нар агуу үйлсийг хийж чадна. Яагаад гэвэл үүнийг бид нар биш, бурхан хийдэг. Өнөөдөр бурхан бид нар дотор хэрхэн ажиллаж бидний хэрхэн бүтээн босгож байгааг бид нар харж байна. Тэгэхээр хамгийн нэгдүгээр үнэн нь юу вэ? Бурхан үргэлж бидний эргэн тойронд ажиллаж байдаг. Бид нар бурханы төлөө ажил хийж бурхан өөрөө ажилдаг. Бид нар хэрхэн бурханд үйлчлдэг вэ гэвэл бурханы хаана ажиллаж байгаа тэр газар очсноор биднийг бурхан агуугаар ашиглаж хэрэгж тийм ээ агуу үйлсийг хийж бүтээд юмаа гэдэг. Хамгийн нэгдүгээр үнэн. Хоёрдугаар хань тийм ээ. Бурхан биш тэ хамгийн чухал нь юу вэ гэвэл өнөөдөр тийм ганц зүрх гэдэг хүнийг барьж аваад ганц зүрхээр баахан юм хийлгэх гэж бурхан үнийг одоо хүсч шаардаад байгаа учраас намайг өнөөдөр барьж аваад над дээр ажиллаад байгаа юм биш ээ.
Бурхан хамгийн чухал сонирхолтой зүйл нь юу вэ? Би Бурханы үнэнч хайртай хүүхэд байх нь Бурханы хамгийн том сонирхол. Бид нар бүгдээрээ хүүхэдтэй. Бид нар өөрсдийнхөө хүүхдийг одоо мундаг хүн болоосаа тий. Одоо мундаг амжилттай хүн болоосаа гэж бид нар бүгдээрээ хүссэн. Хинч өөрийнхөө хүүхдийг тийм ээ ойлгохчан нэг бүтлгүй хүн болчоосоо гэж хүсдэг. Бидний хүүхдүүд нэг өдөр бидний хүүхдүүдээс хэн нэг нь Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч юм, Монгол улсын ерөнхийлөгч болоод бид нар бүгдээрээ таатай. Бид нар энэ таатай тийм ээ. Гэхдээ энэ бол эцэг эхийн зүгээс хүүхдтэй хүсэж байгаа хамгийн том хүсэл биш ээ. Тийм ээ. Бид нар хүүхдүүдээс юу хүсэх вэ? Миний хүүхэд хичнээн мундаг, хүч чадалтай. Одоо тий нийгэм өнөөдрийн цаг үеийн хэмжүүрээр хичнээн мундаг хүчтэй хүн боллоо ч гэсэн бид тэр хүүхдээс хамгийн гол нь юу хүсэх вэ? Бид тэр хүүхдтэйгээ харилцах тэр гал халуун хайр тэр харилцааг л хүснэ. Тийм ээ. Би өмнө нэг түүх ярьжсэн. Одоо яг энэ бол яг болсон түүхтэй манай Ардентонд амьдардаг байсан нэг хүүхэн Чикагод яваад хүн хардаг болсон. Тэгээ мань хүн нэг одоо настай эмгэн хардаг гинэ. Тэгээ нөгөө настай эмгэнээ хараад л одоо ингээд наануу цаанаа гэх. Тэр настай эмгэн хоёр хүүхдтэй хоёр хүн хоёулаа лойер гэж байгаа. Тэгээ лойерууд ч нь бол ер нь мөнгөтэй чинээлэг тийм ээ. Тэгээ хоёр хүүхэд өдөр болгон ээж дээр ирдэг гинэ. Тэгээд нөгөө хүүхэн чинь харж байгаа шүү дээ. Тэгээд орж ирэл ингээл те. Сайн ээж яаж юм. Ингээл гараа явчихдаг. Хүүхдүүдэд дагуулж байгаа хүүхдүүд нар чинь hi grandma that's it. Ерөөсөө ингээд хараад ерөөсөө энэ хүүхдүүдэнтэй одоо яг л нөгөө нэг окей би очих хэвээр. Тийм учраас ирж байгаа байхгүй. Би ээж дээр очих хэвээр. Манай ээж өчтөө байгаа манай ээж хүн харж байгаа that's it. Тэгээд нэг өдөр нөгөө хүүхдүүд нь ирсэн байсан чинь мань хүн нэг жоохон амрыг гэдэг дэшегаар дэртэн давхард унтчихсан гэнэ. Тэгсэн нэг нь нэрээ хөөс буугаад ирээ. Буугаад очсон чинь юм насурсан байсан. Тэгээд нөгөө хүүхэд чинь ингээд орлоод уйлж гисэн гэнэ. Нөгөө эмгэн насурсан. Тэгээд ингээд уйлж байгаад харсан чинь ганцхан уйлж ийн гэнэ. Нөгөө хүүхдүүд нь ингээд өөр ачин бүгдээ хажууд нь зогсож хин ч уйлахгүй. Тэгээд хэлж байгаа байхгүй. Ёстой муухай. Ээж нь хүчж байхад тэгээд нэг зүгээр л за одоо ингээд чамд баярлалаа. Чи одоо ажиллаа хийсэ. Сүүлийн чекийг бичиж явуулсан гэж байгаа. Бидний хүүхдүүд мундаг амжилттай болж байна. Магадгүй тэр хоёр лойер хүүхэд тэр эмгэний өөрийнх нь хизээч хүрээгүй цэгт хурж хизээч хүүхдүүдтэй хүссэн тэр сайхан амьдралаар амьдарч ийсэн байх. Гэхдээ бид нар хүүхдүүдээс түүнийг хүсэх үү? No. Бид нар миний хүүхэд намайг өгөхөд гашуудан уйлдаг байх юм. Миний хүүхэд над дээр зүгээр л үүрэгтэй учраас орж ирээд сайн уу аваа гэж гардаг биш. Надтай үг солиод суудаг байх юм. Би миний хүүхдээ амжилтаас илүү надад юу хэрэгтэй вэ? Миний хүүхэд битэрийн хоорондын хайрын харилцаа л хамгийн чухалчтэй. Тийм ээ? Бид нар ч ялгаагүй. Бидний эцэг эхийн хувьд бид нар хамгийн үнэтэй хүүхдүүдэнд байж өсч өндөөс. Өнөөдөр бидний эцэг эхтэй тийм харилцаатай байж чаддаггүй. Бид нар ихэнх нь чаддаггүй. Бид нар өнөөдөр өөрсдөө хүүхдүүдэд өсгөж байна. Бидний хүүхэд маргааш тийм ээ? Тим одоо тэр хоёр лойер хүүхэд чиг тим хүүхэд болж өсөндөөс бид нар хүсэх үү? Үгүй. Тийм ээ? Тэгэхээр яг үнтэй ижилхэн. Бурхан бол яг юм байхгүй. Бурхан биднийг мэдээж те сайхан амьдраасаа гуйлгчин болоосоо гэж юусэн хүсэхгүй. Бурхан бидний амьдрал сайныг хүсэж байгаа. Гэхдээ бурхан тэр бол хамгийн чухал биш ээ. Бурханд хамгийн чухал нь хайрын харилцаа байхгүй. Үүний төлөө бурхан биднийг энэ өрсөлдөөр төрүүлсэн. Үүнийг яг энэ одоо өөрийнхөө нөгөө талыг бурхан ямагт сахидаг. Бид нар мянгандаа итгэмжгүй байвч бурхан үргэлж итгэмжит байг. Тийм ээ. Тэгвэл бурхан яг энэ хайрын харилцааг биднээс хүсдэг баг. Бидний юу хийж байгаа? Бидний ямар амжилтанд хүрэж байгаа? Бурханд өнөөдөр яаж үйлчилж байгаа нь бурханд хамгийн гол чухал биш ээ. Тийм ээ. Бидний юу хийж байгаа нь ерөөсөө бурхан чухал биш. Бурханд яаж хийж байгаа нь чухал. Яагаад хийж байгаа нь чухал. Тэр бурханд яагаад үйлчилж байна гэдэг нь чухал баг. Магадгүй маргааш бидний хэн нэгэн тийм үү 10,000 хүн 100,000 хүн өдөрт сүмийн пастор болж болно. Миний юу хийж байгаа нь бурхан чухал биш ээ. Миний яаж хийж байгаа нь чухал. Яагаад хийж байгаа нь чухал. Магадгүй би 100,000 хүний хүндэтгэл тийм ээ 100,000 хүний намайг хэрхэн үнэлж хүндэлж байгааг тэндээс таашаад аваад хийдэг болчихвол нэг өдөр тийм ээ энэ бол хамгийн буруу байхгүй тийм ээ тэрний оронд нэг архичин гуйлахчин бурхны өмнө нэрээд үйлээд зогсож байгаа тэр залбирал нь бурханд илүү үнэтэй. Яг Байбл дээр тийм ишл байдаг шээ. Яг хэсэг тийм ээ. Нэг фарисей хүн ирээд бурхны өмнө залбирч байгаа, нэг татвар хураах залбирч байгаа.
гэсэн ч татвар хураагчийн залбирлыг бурхан сонссон гэж. Тийм ээ. Тэгэхээр бурхан биднээс юу хүсдэг? Бурхан биднээс хайрыг хүсдэг. Бурхан бидний зүгээс хамгийн чухал нь чи юу хийж яаж үйлчилж байгаа ч хамгийн гол нь биш ээ. Тэ? Бурхан биднээс биднэрт хамгийн чухал нь бид нар бурхан битэрийн хооронд ямар харилцаа байна? Тэнд хайр дүүрэн байна уу, үгүй байна уу гэдэг л хамгийн чухал. Өнөөдөр бидний магадгүй бидний зарим нь тийм ээ. Бурхан надад том үйлчлэл өгөхгүй байна. Би одоо ингээд яваад байна тийм. Гэсэн чи ерөөсөө надад үйлчлэл өгөхгүй байна. Тэгэхээр одоо нэг өдөр тэгж байгаа өгөх бах таа гэж харж байгаа. Ихэнхдээ өнөөдөр бурхан биднэрт ямар нэг үйлчлэл дуудахгүй биднийг хүлээлгэж байгаа бол өнөөдөр бол яг бидний хайрын харьцаан дээр ажиллах цаг байхгүй. Хайрын энэ харилцаа байхгүй бол өөр юу ч хэрэггүй. Тийм ээ. Энэ хайрын харилцаа зөв биш байвал бурхантай амьдрах миний амьдралын ямар ч дараачийн алхам бүтэлтэй сайн болохгүй. Ямар ч сайн үр жимс ургаж гарахгүй. Хамгийн чухал эхлэх цаг бол бидний хайрын харилцаа юм аа. Хэрвээ би бурханд үнэн сэтгэлээсээ хайртай байвал тийм ээ. Би бурханы үгийг сонсон шүү дээ. Тийм ээ. Бид нар хамгийн хайртай хүнийхээ үгийг сонсон шүү дээ. Бидний эцэг их өсөж явахад бидний эцэг биднэрт хэлдэг баг. Миний хүү битээдэг. Тийм ээ. Окей, манай аав тэгж хэлсэн. Би одоо өсөж явахад би ингээд өөрийгөө мэддэг баг. Манай аав ээж багш хүн байсан. Тэгээд намайг ерөөсөө жоохон бахаас нь гэсэн баг. Миний хүү хүнтэй хэрэлдэж зодоо хийж бол. Тийм ээ. Тэгээд би үнэхээр одоо ингээд те. За миний эцэг надад ингэж хэлсэн учраас би ухамсартай ухамсаргүйгээр энэ үл ерөөсөө болдохгүй зүйл шүү гэдгийг миний дотор өссөн байхгүй. Яг хөө сүүлд одоо оюутан болцоод би ирэх цаад нөө ерөөсөө би манай аав надад жоохон буруу хэлсэн байна. Хаяа бас хэрэлж явах хэрэгтэй, хаяа зодолж явах хэрэгтэй байсан байна тий. Ерөөсөө тэгтээ тэр зөв буруу нь хамаагүй тийм ээ. Миний эцэг их надад хайртай гэдгийг би мэднэ. Миний эцэг их надад хэлсэн үг, хэлж байгаа үг тийм ээ. Зөвхөн хайраас л ургаж гарч байгаа гэдгийг бид нар мэднэ. Надад таалагдаж болно, надад таалагдахгүй байж болно. Заримдаа зөв байж болно, заримдаа буруу байж болно. Гэхдээ миний эцэг их тийм ээ. Өнөөдөр бид нар эцэг эхчүүд хүүхэдтэй муу зүйлийг хэлэхгүй шүү дээ. Бид нар өнөөдөр хэлж байгаа бүх үгс, бүх хүсэл, шаардлага хайраас л ургаж гарч байгаа. Тийм учраас бид нар түүнийг сонсдог. Тийм ээ. Тэгвэл өнөөдөр бурхны биднэрт хэлж байгаа үгс бурхны хайраас л ургаж гарч байгаа. Бурхан өнөөдөр бидэнд тийм ээ. Танаа чи босоод энэ зүйлийг хий гэж хэлж байгаа бол бурхан надад хайртай учраас үүнийг хий гэж хэлж байгаа бол энэ бол хамгийн зөв сайн зүйл байгаа гэдэг итгэл биднэрт байгаа баг. Энийг л бид нар бурханд итгэл гэж. Энийг л бид нар trusting God гэж хэлж байгаа. Бурхан бид нар зүгээр итгэнэ гэдэг бол тийм ээ. Энэ юм байгаа гэдэгт итгэж байгаа итгэл биш ээ. Бурхан намайг энийг хий гэж байгаа бол энэ бол зөв байх ёстой. Өнөөдөр надад хичнээн үр дүн харагдахгүй байгаа ч гэсэн үүгээр явах нь миний цорын ганц зөв замаа. Би үүгээр үг дуугүй даган алхах болно гэдэг итгэл болвол итгэл юм аа. Энэ итгэл бидний зүрх сэтгэлд хайр байхгүй бид нар тийм итгэл байхгүй. Өнөөдөр бид нар бүгдээрээ итгэлийн асуудал байгаа бид нар. Тэ? Бурхан бид нар маргаашаа бид нар үнэхээр итгэж найдаж чадж гинөө. Тийм ээ. Өнөөдөр бидний зүрх сэтгэл санаа зовнил байгаа бол тэр юг харуулж байгаа бид нар бурхан бүрэн итгэж найдахгүй байна гэдгийг харуулж байгаа. Өнөөдөр бид нар хэрв санаа зовоод нойргүй хонж байгаа. Өнөөдөр бид нар тийм ээ санаа зовоод янз бүрийн депресд орж байгаа бол өнөөдөр бид нар санаа зовоод уруу дорой амьдарч яваа бол энэ бол юг харуулдаг байна гэвэл бид нар итгэл дутаад байна л гэсэн. Бид нар бурхан траст хийж чадахгүй байна. Бид нар өнөөдөр бурхан миний амьдралыг өөрийн гар дээр авч явж байгаа. Бурхан над тийм ээ маргааш миний амьдрал дээр авчирч тавих сайн муу өдрүүд аль нь чиг бурхны контролын гадуур бишээ. Миний амьдрал тохиолдож байгаа ямар ч зүйлийг бурхан мэдж байгаа. Эндээс гагцхүү сайнны үр дүн гарна гэдэг итгэл байвал биднэрт маргааш санаа зовох шалтгаан байна уу? Өнөөдөр биднэрт уруу дорой үлгэн салган амьдрах тийм шалтгаан байна уу? Бах. Бидний амьдрал юу дутж чинь итгэл дутж байгаа. Бурханд итгэж чадахгүй. Яагаад бид нар итгэж чадахгүй? Яагаад гэвэл бид нар бурханы хайрыг мэдэрч бид нар бурханд хайртай байж чадахгүй байгаа. Тэгэхээр бид нар амьдралдаа хамгийн түрүүнд шийдэх ёстой бол энэ бурхантай ба хайрын харилцаагаа бид нар нэг мөр шийдэх ёстой юм аа. Бид нар хоёр зүйл үзлээ тийм ээ. Нэгдүгээр бурхан бидний эргэн тойронд үргэлж ажиллаж байна. Хоёрдугаар тийм ээ. Бурхантай ба хайрын харилцаа бол бидний амьдралын итгэлийн амьдралын
бидний Кристиан амьдралын хамгийн том суур юм аа. Эндээс л бид нар эхлэх ёстой. Тийм ээ. Гуравдугаарт нь за бид нар түрүү ярьсан тийм ээ. Одоо бурхан бид нар бурхан бидний эргэн тойронд ажиллаж байдаг тийм ээ. Бурхан өөрийнхөө хаана ажиллаж байгааг биднэрт харуулахад тэр бол чиний энд ирж ажиллаа гэсэн намайг энд ирж өөртөө үйлчлээ гэсэн урилга гэж бид нар харах ёстой гэсэн. Тийм ээ. Тэгэхээр бид нар одоо түрүү ярьлаа шүү дээ. Бид нар өчигдроос ахуулаад ярьж байгаа. Ерөөсөө бид нар бурхны төлөө ямар нэг юм хий гэвэл одоо бид нар Есүсийн жишээг харах. Есүс энэ дэлхийд ирчихээд заавал штэ би энэ энэгээр явж тэр газар руу сургаад зааж тэндээс бид баахан итгэжтэй боллоо гэж ерөөсөө төлөвлөөгүй байхгүй. Есүс юу хийдэг байсан бэ гэвэл тэр олон өөрийгөө дагсан олон мянган хүний дундуур алхахдаа миний аав хаана ажиллаж байна гэдгийг хайж явдаг байсан баг. Тэгээд бурхан түнд би хаана ажиллаж байгааг харуулдаг. Тэр хүн дээр бурхан Есүс очиж үйлчилдэг байсан. Тэм учраас Есүс очиж үйлчилсэн хүн болгон түүнд итгэсэн байхгүй. Бид нар өчигдөр тэр цусар хураг Закхайн жишээ ярьсан тийм. Тэр хүмүүс дундуур явхад Есүс миний аав хаана ажиллаж байна гэдгийг хайж байсан. Закхай модон дээр авирсан байхад хараад энэ хүн дээр миний аав ажиллаж байгаа юм байна. Тэр хүн дээр очиод тэр гэр тэр өндөр аврал ирлээ гэж хэлсэн байна. Тэгэхээр өнөөдөр бид нар маргааш бурханд үйлчлэе гэж. Бурхан минь та хаана ажиллаж байгаа надад харуулаач. Юу хийлгмээр байгааг надад харуулаач. Би түүнийг чинь хийя. Тийм ээ. Өнөөдөр манай сүм дотор одоо сүм болоод байна шүү дээ. Нэг асуудал байдаг. Сүмд бол манай сүм бол харцангуй гайгүй эрүүл сүм заяа. Сүмд айгүй комплейн байдаг баг. Ямар комплейн байдаг вэ гэвэл энийг ингэчмээр байх юм. Эдгээр хийхгүй маа. Тэ? Тэгээ манай пастор төгчнөө хэлсэн дуугаад байл. Хийдэгчгүй. Тэгээд тэрийг янз бүрээр хэлнэ тэ. Манай пастраа тэ. Бахтаатартай ярьсан Бахтаатар тэгээд яриад байлаа. Би биш шүү. Тэ Бахтаатар шүүмжлээд байлаа шүү. Яс тэ. Ийм зүйл айгүйх байдаг байхгүй. Манай сүм харьцангуй эрүүл. Угаасаа сүм дандаа л ийм зүйл байх бол. Тэгэхээр нэг зүйл байгаа байхгүй. Хэрв энэ сүм дотор ямар нэг үйлчлэл дутагдж байна гэж бид нар харж байгаа бол тэрийг харагдж байгаа бол тэр бол бурхан чамд түүнийг харуулад чи энд үйлчлээ гэж дуудаж байна гэсэн дуудлага гэж бид нар харах ёстой. Энэ бол ерөөсөө майныг хийх ажил биш. Одоо шил ганагийн жишээ байна. Ганаа уянгаа хоёр нэг хэсэг сүм дэрэхгүй аягүй удаад тий. Тэгэд одоо би 2 3 удаа хэлсэн баг. Ганаа сүмд яваач тий. Уянгаа болохоор ингэдэг баг. Гэхдээ уг нь ингээд би ямар байдаг юм. Ганаа дан чинь ингээд хойшоо суугаад байна тий. Ганаа манай эсийн бүтэц хэлдэг байсан. Тэгээд ганаа ер нь бол ингээд нэг аягүй хөндөй хол байсан байхгүй. Тэгээд манай пастортай Петроос хоорондоо яриад та нараас очиж арай жоохон залуу хүнтэй би намайг харахад байдаг гэж магадгүй надад итгэжгүй байж болно тий. Тэгээд сүлд алтаагчтай яриад. Тэгээд алтаагч яасан за би нэг очие. Тэгээд алтаагч заяа. Алтаагч машин байхгүй шүү. Метрогоор яваад Блум метроны эцэс дээрээ тэгээд одоо барыг таксиддаг ч үлээ. Уянгаа ганаа өдөр очсныг хондог байхгүй. Тэгээд алтаагч хэлж очих шалтгаан уянгаагаар үсээ засуулах гэсэн маа гэж очсон байхгүй. Уянгаа байна. Тэгээд үсээ засуулаад тэднийг яриад хоноод тэгээд сүм өмд очмооч гэж нэг хайхтар ятгаагүй баг. Тэгээд маргааш нөгөөдөр над руу очсон. Би тэднийд очиж хонлоо. Тэгээд би ер нь юуны тухай залбирах хэрэгтэйг ойлголоо. Энийг магадгүй ганаа уянгаар ерөөс мэдэхгүй юм дүү. Тэгээд алтаагч залбираад байсан баг. Тэгээд одоо ч залбирч байгаа мэдэхгүй те. Алтаагч бол ерөөс ингэ амар тууштай залбир. Нэг мэдсэн чинь ганаа уянгаар өстэй амар актив болоод сүм буцаад ирсэн байхгүй юу. Гэтэ би бол те мэдээж ганцхан алтаагч залбираад авсан би ерөөсөө хэлэхгүй. Бурхан угаасаа энэ хүмүүс дээр ажиллаж байгаа те. А зүгээр би бол нэг зүйл хатуу итгэж байгаа байхгүй. Алтаагчийн залбирал тэнд ямар ч байсан хой нэмэр оруулсан. Тийм ээ. Тэгээд ганаа уянгаар амар актив болж орчихсон байхгүй. Тэгтээ ганаа өнөөдөр орж ирээд нэг зүйл шал өөрөөр хийсэн баг. Ганаа өнөөдөр ирснээр энэ ирчүүдийн бид нар ингээд нэг илүү энэ сүм дотор актив байх хэрэгтэй юм байна. Ганаа ирээд одоо комплейнт өгөө те. Энэ ирчүүд ажилламаар ах энэ ирчүүд юус хөдлөх юм. Бахтаатар те. Ингээд сүм дээр хоохон сууж байгаа гараа авчдаг те. Харвуугүй юу те. Тэгсэн гэж байгаа сүм миштэйш хамт явгал дандаа хойшоо суун те. Ингээд ах юм аа энэ юус айгүй итгэл муутай байна. Эсвэл те. Манай пастор тэдээр нэмэр алгаа гэж юус тийм яриаг байхгүй. Ганаа өөрөө эргэжчүүдийг уриалаа
Өнөөдөр манай сүмийн эрэгтэйчүүд айгүй активээр үйлчилж байгаа шүү. Үүнд энэ тухайд бид нар ярьж байгаа байхгүй юу? Бид нар комплементхоос өмнө энэ сүм доктор юу дутаад байгааг окос манай сүм перфект биш байхгүй юу? Манай пастор перфект биш, хинч перфект биш. А тэгтээ энэ сүм доктор энийг хийх ёстой байна гэдэг зүйл харагдаж байгаа бол энэ бол бурхан чамайг тэнд дуудаж байгаа дуудлага гэж бид нар харах юм. Энэ бол бурханы чамайг дуудаж байгаа дуудлага. Одоо бид нар 3 дахь зүйл үзлээ тийм ээ. 3 дахь нь бурхан чамайг ажилуулгаар түүнийгээ чамд харуулдаг. Энэ бол чиний очиж ажиллах ёстой үйлчлэл юм аа. Дөрөвдүгээрх нь. За дөрөвдүгээрх нь одоо бид нар биш те нэг зүйлийг одоо миний өмнө тулгарчсан нэг зүйл байдаг байхгүй. Окей ингээд за би одоо ингээд бурханд итгэдэг тий. Бурханаас жоох айлгаа. Бурханы үгэнд ормоор байна. Тэг ингээд явхлаар ингээд айгүй мухардaltaа. Яадаг гэхлээр ингээд амьдралд айгүй бол ингээд шийдвэр гаргамаар байдаг. Тэг аль нь бурханы үсэл аль нь миний хүсэл болчиход өөрөөсөө олж. Хэрвээ би ингээд сууж байгаа за энийг л бурхан хүсээд байгаа юм байна гэдгийг би итгэжүүл би тэрийг дагчмаар байгаа. Тэгсэн чинь одоо аль нь бурханы хүсэл юм бэ гэдгийг ерөөсөө мэдэх арга байхгүй. Бурхан надад яг юу гэж хэлээд байгаа юм? Бурхан яг намайг яагаад байгаа юм? Энийг л одоо ингээд тэр бурхан одоо нөө Мосед би бол өөрийгөө аяг өндөр тавьж байна. Мосед арилцаа шиг гал малтай бүүшний цаанаас гарч ирээ надад те амзэргөө ингэвэл би бол за яас би өглөө хийнэ гэх гээд байгаа байхгүй юу? Гэсэн чи тийм юм ерөөсөө байхгүй. Тэ яах гээд байна гэхэлэр бурхан яах гээд байгааг би ойлгохгүй. Бурхан надад яаж яриад юу хэлээд байгааг нь ерөөсөө мэдэхгүй. Тэгээд бас нөгөө талаас надад нэг муу тал нь юу вэ гэхэлэр юуг нь өөрөө хүсэж байгаа юм бол бурханаас сонсчмоор байгаа гэдэг те. Би одоо энийг хиймээр байдаг да. Бурхан энийг л батлаад өгчөөл би өстой ингээл цаашаа ташуурлаад явчмаар байна. Тэ уг нь ингээд бурханаас асуугаад байсан өөр юм хэлчихвэл яанаа гэж бас бодогдсон те. Шал буруу тийшээ яваад байна. Чи энийг бойл гэвэл одоо би яана юм бэ те. Тэгэд одоо бид нар энэ дээр аягүй чухал юм үзэх гэж байна. Юу вэ гэвэл бурханаас бид нар ийм тохиолдолд яаж хариу авдаг юм бэ? Бурхан бид нартай яаж ярьдаг юм бэ гэдэг дээр өнөөдөр бид нар сонсож байгаа. Яг одоо энэ дөрөвдүгээр зүйл. Бурхан бид нартай яаж ярьдаг вэ? Тэгээ бурхан бид нартай 3 янзын зүйлээр дамжуулж ярьдаг. Хамгийн нэгдүгээр бурхан бид нартай Библиэр дамжуулж ярьдаг. Бурхан Библиэр дамжуулж бидэнд үгээ өгнө. За 2 дугаар Тимот номын 3:16-аас 17 унштай. 2 дугаар Тимот номын 3:16-аас 17. За би уншия. Шудар бүр бурханы амсгалснаар байгаа бөгөөд заахад, зэмлэхэд, залруулахад, зөвх байдал дотор чиглүүлэхэд тустай. Энэ нь бурханы хүн альваа сайн үйл бүрэн битгэгдсэн байхын тулд юм аа. Өөрөөр хэлбэл бурханы үгс биднэрт юуны төлөө өгсөн байна? Тийм ээ. Биднэрт зааж чиглүүлэхийн төлөө биднэрт өгсөн гэж. Тэгээ одоо эндээс айгүй одоо ингээд би Баяраа Викториос өмнө тэр нэг одоо кампинг гэх хүний тийм арайда министри сонсдог байсан байхгүй юу. Тэрэн дээр нэг хүн дандаа давтаж ийм би одоо мань хүн 50 жил одоо бурханд үйлчилж байгаа юм заяа. Тэгээ одоо 50 жил Байбл хичнээн мянган удаа уншсан. Тэгэхээр зарим ишлэл өгөхлөөр мань хүн ингээ утастаад асуугаад энэ ишлийг тэгэхээр хэлдэг баг. Энэ ишлийг одоо хүртэл бурхан надад сайн нээж өгөөгүй байгаамаа. Тэгж хэлдэг байхгүй. Тэгэхээр өнөөдөр энэ Библи гэдэг бол тийм ээ. Би одоо анх би Библи барьж аваад би одоо яаж уншсан бэ гэхээр хамгийн анх одоо ингээд одоо нэг манай нэг найз Библи авчирч байгаа хамгийн анх хэвлэгдсэн нэг нэмхэн шар цаастай шар хатстай Библи тийм. Тэгээд би яаж уншсан бэ гэхээр за энийг ч ястаа барьж аваад судлаа хийчихье тийм. Энэс нэргүүлээ. За Есүс ингэж хэлжээ тэмдэглэж аваад дахиад за тэгсэн байна гэж тэмдэглэж аваад нэлээд явсан чинь болдгоо. Яасан тэр өмнө нэрснээс өөр юм зөрөөд яриад байгаа байхгүй. Оо энэ чи ерөөс бүтэхгүй юм байна те. Тэгээ ерөөсөө ингэж хол явж чадаагүй ойлгож чадаагүй. Би бол өмнө нь одоо олон шинжлэх ухааны ч юм уу те. Олон ном уншаад би өөрөө одоо уншаад би олон зүйл ойлгож авч чаддаг байсан баг. Тийм учраас би өөртөө аягүй итгэлтэй ш. Би аягүй олон зүйл уншиж ойлгож чаднаа гэж бодож. Тэгээ Байбл барьж аваад ерөөсөө байдаггүй. Тэгэхээр дараа нь би юу ойлгосон бэ гэвэл Байбл бол биш те. Тэгж хүний оюуханаар ойлгодог ном биш юм.
Байбл бол ариун сүнсний илэрхийлэлээр хүнд ойлгогддог ном. Өнөөдөр би нэг Байбл бүтнээр уншиж бодлоо. Маргааш дахиад уншихад дахиад шинэ ном. Яг нөгөө уншсан хэсгүүдээс нэг нөгөө ишлүүд шал өөрөөр тусч эхэллээ. Тийм ээ. Тэгэхээр одоо би та нарт аягүй чухал юм хэлэх гэж байна. Бид нар өнөөдөр Байбл аваад уншиж болно. Тийм. Одоо зүгээр те өдөрт одоо бид нар нэг 2 бүлэг ч юм уу 3 4 бүлэг ч юм аваад уншдаг. Ийм зуршил бид нарт хэрэгтэй. Тэгээ аваад уншихад бид нар ерөнхийдөө Байблыг одоо нэг уран зохиолын ном уншиж байгаа хинээс нь авахд дуустал уншичээ гэж унших шаардлага байхгүй. Магадгүй хуучин гэрээнээс нэг ном аваад дуртай номоос л ихэлтэй. Өдөрт 2 бүлэг уншиж. Шинэ гэрээнээс нэг дуртай ном одоо дургу ном байгаа шүү дээ бид нарт те. Оо энэс яаж учраа олдохгүй маа энэс аюу гайгүй ном шүү дээ те. Одоо Египтээс гарсны дээр бол тасархаа шүү дээ. Уншихад айгүй гоё те. А тэгээд тэр дэд хууль одоо ингээд ирвэл ёо за энэ одоо яагаад ч явдаггүй те. Хамаагүй дуртай номноос ихэл тийм ээ. Аваад уншаад өдөр 1 мөн 2 бүлэг уншиж. Тэгээд уншчээд ямар нэг ишлэл бидний зүрх сэтгэлд айгүй буудаг байхгүй. Амен. Халелуя. Ямар нэг үг ишлэл. Ерөөсөө өмнө нь бид нар 1000 уншсан ч гэсэн ерөөсөө гэж бууж байгаа. Яг нэг ишлэл бидний зүрх яг ингээд анхаарал татаад бидний зүрх сэтгэлд буухад энэ бол бурхан чамтай ярьж байгаа хэрэг юм аа. Амен. Энэ бол бурхан чамтай яг үгээ хэлж байгаа гэсэн үг. Бид нар яг ингэж хүлээж авах хэрэгтэй. Бурхан чамтай үгээ хэлж байгаа болов тэр чи юу гэсэн үг чи бурхантай яг тэр мөчөд уулзж байгаа гэсэн үг байхгүй. Бид нар бүгдээр бурхантай уулзмаар байна уу те? Бурхан надтай уулзах гандрыг сууж байгаа ярихыг хүсэж байна уу? Тэгвэл бид нар Библийг нэгээд унших хэрэгтэй. Бид нар тэр номыг бүтнээр нь уншаад бүгдийг нь учрыг нь ойлгоод тэмдэглэл хөтлөөд Бг цээжлэх ёстой биш ээ. Мэдээ цээжлэх чухал те. Гэхдээ хамгийн гол нь яг тэр Библи уншаад тухайн ишлэл биднэрт хүрэхэд тэр бол яг одоо те хуяа, гана, ган зөргөө гэж бурхны хэлж байгаа үг байхгүй. Бид нар яг энийг ингэж хүлээж авах хэрэгтэй. Тэгээд энэ дээр нэг хүний жишээ байгаа. Тэгээд одоо энэ ном бичсэн энэ одоо Claude King гэдэг хүн. Тэгээд Байбл яг ингэж уншдаг байсан гэнэ. Тэгэд нэг өдөр ингээд уншаа сууж байсан чинь одоо дуулал 37-гийн 21 дээр ингэж хэлсэн байсан гэнэ. Гэмт хүн устдаас мөнгө зээлж аваад буцааж төлдөхгүй гэсэн үг байсан гэнэ. Тэгээ нөө чи ингээд нөгөөт уншижсэн. Дахиад эргэж уншсан гэнэ. Яг харахгүй одоо яг тэр ишлэл ингээд өөрийнх нь анхаарлыг татахгүй юу. Тэгээ мань хүн ингээд бодсон гэнэ. За яагаад энэ исламдаа ингэж амар буугаад байна те. Тэгээд одоо ямар ч байсан дээ эндээс юу болгоо гэвэл бурхан чи хүнээс зээлээ буцааж өгөхгүй байгаа бол бурханы нүдэнд бид нар айгүй буруу муу гэж харагддаг юм байна гэж бодсон юм. Тэгээ ингээд залбираа суужсэн яг нэг зүйл сансан гэж байгаа. Нэлээд хэдэн сарын өмнө мань хүн ажилтгүй байхдаа ээж аваараас нэг $500 зээлсэн гэнэ. Зээлсэн гэж би ажилдаа болоод ихнийхээ цалингаас өчнөө мартсан байна гинэ. Тэгээд яг тэр ишлийг уншаад сансан гэж байгаа. Тэгээд чек бичээд тэгээд бурхны өмнө гэмшил залбираад чек бичээд ээж аваад тэр өөрөө эргүүлж төлсөн гэнэ. Олж байна. Бурхан бид нартай яг ингэж тулж бүр бичлийн ярьдаг. Бурхан ерөөсөө тийм ээ тэр хүнийг хараад өө чи ерөөсөө тэр $500 өгөх ямар муу хүн бэ гэж хэлэх гэж тэр ишлийг дарилдуулаад баг. Тэр experience тийм ээ надад юу ойлгуулж байна вэ? Бурхан надтай ийм амар тодорхой хөвчл ярьдаг юм байна гэдэг энэ үр дүн нь бидний итгэлийн амьдралд авчирч байгаа өөрчлөлт багхгүй. Тийм ээ. Тэгэхээр бурхан бид нартай Библиэр дамжуулж ярьдаг. Тэгэхдээ энд нэг бас нэг зүйл байгаа. Юу вэ гэхдээ зэрэг бид нар Библийн ямар нэг ишлэл барьж аваад бид нар одоо дахиад тийм ээ залбирлаар дамжуулж бурхан бид нартай ярьдаг тийм орчин нөхцлөөр дамжуулж бурхан бид нартай ярьдаг тийм сүмээр дамжуулж бурхан бид нартай ярьдаг гэдэг. Одоо ингээд 4 янзын замаар бурхан бид нартай ярьдаг гэж үзэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо жишээлбэл Библиэс би ямар нэг ишлэл аваад бурхан надтай ярьсан гэвэл би дараагийн энэ 3 зүйлээр би бас дахиж дабл чек хийх ёстой. Өөрөөр хэлбэл ганцхан Библийн ишлэл барьж байгаа тэрнийгээ би бурханаар яг ингэж хэллээ гэж бид нар дагаж болохгүй. Энэ нэг хэрэг бурхан чамд өгж байгаа бол сүмээр дамжуулаад юм уу? Чиний залбирлаар дамжуулаад юм уу? Орчин нөхцлөөр чинь дамжуулаад юм уу? Чамд заавал энийг дахиж баталж өгөх байхгүй юу? Тэм учраас би тэр ишлэлийг аваад би хүлээх ёстой. Би залбирах ёстой. Би одоо өөр хин нэгэн те одоо сүмийн хин нэг итгэгч хүн надтай яг тэр тухай сөхөж ярих нь үгүй юу?
эсвэл миний нөхцөл байдал намайг энэ байдал руу шахаж ийн үгүй. Тэгээд би эндээс энийг бурхан надад хэлээд байгаа. Ганцхан Библийн ишлэл барьж аваад шийдвэр гаргах гэсэн тохиолдолд одоо баярыг нэг жишээ байгаа. Баярыг шинэ тавчгаа ярьтаа. Юу вэ? Яг нөгөө Монгол Тийш дээ нөгөө. Би нөгөө нэг хэсэг Библийг ингэж уншдаг байсан ба. За бурхан минь та надад өгөөгөөрэй гэдэг. Тэгээ Библийг ингэж одоо шууд заадаг байхгүй юу? Тэгээд ер нь тэр ишлэл бол ерөнхийдөө бурхан надад хэлж чинь гэдэг. Тэгээд нэг ишлэлээр заасан энэ ерөнхийдөө ингээд орой болгол хийжтэй баг. Яв гэдэг биш шүү. Монгол одоо юу яа гэдэг одоо буцгсан тийм ишлэл аваад тэгээд одоо тэрэндээ итгээд бүх одоо нөгөө нэг яатсан одоо тэгээд нөгөө нэг энэ тэнд онгойлгдсон байгаа бүх юм руугаа уцтаж хаагаад одоо ингээд өөрийнхөө одоо энэ байгаа амьдралаа ингээд одоо багасгах шүү дээ. Одоо нэгсэн одоо шилжилт болчих шүү дээ. Тэгээд ингээ ер нь айгүй одоо бэлэн байдалтай болсон. Ер нь хизээд бол хизээ явах битээ. Одоо ерөөсөө ингээд нэг тэгээд байжсэн чинь бурхан надад нэг зам гаргасан байхгүй юу. Тэр зам нь болохоор яг нэг ганцхан эсийн бүлэг. Тэгээд тэр эсийн бүлэг дээр очиж суугаад тэгээд би ер нь ингээд бүлнийг одоо өөрийнхөө яг нэг юм аа нэг хамаагүй ярьдгоо. Тэгээд ер нь доктор ингээд тогтшоогоо тийм. Тэгээд ер нь ингээд за тэгж жагаад нэг өдөр одоо ингээд явах юм байна гэдэг. Тэгээд ерөөсөө эсийн бүлэгт ч нэг тэгээд ганцаах хичээд сууж байгаа. Тэр ингээд хамгийн гол нь энэ одоо хүмүүстэй юм ярих ёстой байна ингээд тийм апро байгаа өөрийнхөө юм ингээд ярилцаад хуваалцаад ингэсний дараа тэгээд ерөөсөө миний тэр шийдвэр маань ерөөсөө биш байсан. Тэгээд дараа нь яг надтай адилхан энэ нөхөр бас явжсэн байхгүй юу. Тийм шийдвэр гарсан манаас өмнө нөхөр. Тэгээс наа чи мэдгүй шүү. Ганцхан ах бахын эсийн бүлэд очироо наа чи намайг хуурсан шүү гэдэг. Тэгээд би ч бүр ингээд бүх юм яцсан. Тэгээ багтаад бараг суучихсан байхгүй юу. Тэгээд одоо нөгөө бурхны зам гэдэг өөр тэгээд би ингээд одоо энэ гэр бүлтэй бодоод новоо ингээд тий намайг тэгээд юу гэж юм бэ те. Тэр нөгөө баяраа яасан гэхээр нөгөө нэг грин карт хөөцөлчихсэн. Тэгсэн чинь нөгөө лойер нь болохоор те одоо эхний шатнд бэлэн болсон. Одоо чи Монголд очиод Монголоос буцаагаад грин карт аваад ирсэн баг. Тэгээ яг нөгөө нэг тэрийг сонсчоод одоо нөгөө байдлаас чи юмаа багтаад явж ийм ишлэл авсан гэж байгаа байхгүй юу. Тэгээ нөгөөдхөө ингэж бичээд номын сан дээр наачихсан. Нөгөөдхөө хардаг те. Намайг яв гэсэн шүү те. Амар айцтай. Тэгээд ингээд нөгөө нэг Монголд очиод консул буцаад ярилцлаганд ордог. Тэгэхээр би өөртөө ингэж хэлнэ гэх нөгөө консултай одоо өгөхгүй бол яана гэх те. Амар тайван биш. Тэгээд яг нэг манай эсийн бүлэг дээр ирчээд нөгөөдхөө ярьсан чинь би тэхгүй. Нөө ёслох худлаа гэж ямар очмол ерөөсөө би зөвөхгүй. Тэгээд үгүй чи харж байгаа танай тэр нөгөө нэг өшөө нэг танд хүн чи яваа виз өгөөгүй мэдтэй гэж хараад тэгээд баяраа болсон байхгүй юу. Тэгэхээр өөрөөр хэлбэл эн чи юу бид нар яг эндээс ямар жишээнээс юу ойлгоод байна гэхээр ерөөсөө бид нар одоо ингээд нөгөө нэг бурхнаас үг авдаг тийм нэг гайхамшигтай нэг тийм томьёо олоод байгаа юм биш ээ. Тийм ээ. Энэ бол ерөөсөө тийм бид нар зүгээр за нэрээ ингээд одоо баяраа шиг ингээд Байбл нэгэд үг дарчий гэдэг юм уу те эсвэл өрөөсөө те уушгаа сайн надад энийг хэлчихлээ. За энийг надад яг энэ заавал бүтгэх ёстой шүү гэж. Бид нар үнийг үнэхээр бус бүх нөхцлүүдэд шалгаж үзчихээ. Тэр үе нь үнэхээр бурхнаас бод тийм ээ. Энэ бол бус хүмүүсээр дамжиж батлагдах байхгүй юу? Тийм ээ. Одоо бид тэр хэлсэн шүү дээ. Сүмээр дамжиж тийм ээ батлагдана гэж. Тэгэхээр баярагийн одоо бурхнаас библиэс авсан гэж бодож ирсэн үгийг сүм нэг өсөндөө нцаасан байхгүй юу? Нөө баяраа наадах чинь бурхнаас биш байна. Чи өнөөдөр буруу замаар явах гэж байна гэдэг энэ зам дээр бурхан баярыг нэг өсөндөө замыг нь засч гаргаж өгсөн гэсэн үг байна. Тийм ээ. Тийм учраас бид нар өнөөдөр бид Библи унших хэрэгтэй тийм. Библи уншаад бид бурханаас үг авах ёстой. Бид нар ингэж бид нар чиг баримж байгаа тодорхойлно. Гэхдээ энэ бол ганцхан тийм ээ. Энэ бол ерөөсөө ганцхан одоо Библиэс авсан үгийг л бид нар бурханаас гэж хүлээж авч болохгүй. Бид нар тийм ээ. Бус итгэгчнээр тийм ээ сүмээр батлагдах хэрэгтэй тийм ээ. Бидний залбирлаар батлагдах хэрэгтэй. Бидний орчин нөхцлөөр батлагдах хэрэгтэй юм аа. Тэгээ одоо яг энэ хичээлийг үзэж байгаад манай эсийн бүлэг хоорондоо ярьдаг байхгүй. За ерөөсөө энэ аюу гоё юм ярьж байна те. Ингээд залбираад бурхнаас үг авдаг гэж. Цөмөрө туршнаа. Тэгээ цөмөрө яасан гэхээр за энэ 7 хоног шүү дээ. Цөмөрө холонгийн төлөө залбираа. Холонгийн гэрт хийжсэн байхгүй.
хулангиллаа залбирна заяа. 7 хоног хүн болгон Библи уншаад хулангиллаа залбир. Тэгээд за энэ үгийг л одоо хулан Библи бурхан өгөөд энэ гэсэн үгийг цөмөр авчирна шүү гэдэг. Тэгээд нэг өдөр бол гэлээсээ салахгүй юу. Тэгээд 7 хоногийн дараа ирээд суулаа гэсэн бүлэгтэй. За нэг хулан давсан үг байна уу гэсэн чинь. Хэн нээж байгаа? Алтаа гэж нэгээд ингэснэ те. Би одоо ингээд 7 хоног залбираад ийм үг авлаа. Чи зүрхнийхээ хууль дээр байна те. Чи зүрхнийхээ хүсэл төрөлгөөг надад өг. Би түүний чи ивэж өгнө. Тэгсэн чинь жигжээ наанаас өгсөн. Наа чи миний авсан ишлэл ч те. Тэгээд би бас яг тэр ишлэлийг авсан байхгүй. Тэгээд тэр исэн бүлэгт бид нар 6 долоолоо суучсан чинь 3 хүн яг нэг ижил ишл авсан байхгүй. Тэгээ үнэхээр те бурхан ёстой яг одоо тэрнээс хулан те хулаан төлөвлөгөө өөрөө зохиохгүй. Зүрхнийхээ хүсэл төлөвлөгөөг бурханд өг бурхан арай чин даана гэсэн шүү те. Тэгээ үнэхээр дараа нь одоо ингээд хулан те тэр нөгөө нэг эсийн бүлэг бид нар тэдний ганцхан студиотой байсан шүү дээ. Бид нар очиод хийгээ суучдаг нөгөө эмо унтах газар авах холгоод байдаг гэсэн. Тэгсэн чинь тэгээд хулан залбирч байгаа томхон байртай болъё гэсэн чинь тий нөгөө босс нь гисэн байхгүй шин манай энд өөдөөс хараад нэг бедрум байна. Чи энд очихоо гэсэн. Ерөөсөө одоо гудамж хөдлөн гарахад одоо ажилдаа очих байхгүй. Тэгсэн чинь нөгөөх нь болохоор $300 илүү байхгүй нөө рент нь. Би наадах чинь авч чадахгүй $300 наад чи үнэтэй юм байна гэсэн чинь нөгөө босс нь тий би чиний цалин $300 нэмье. Тий тэгээд чи одоо яг тэр одоо студиод төлж исэн мөнгөөр л нэг болсон доо. Нэг бедрум тэгээд гудамж хөдлөн гараад алхаад орох тийм байранд орсон байхгүй юу. Тэгэхээр ерөөсөө ингээд ганцхан Библи дээр л гайхамшиг тохиолдоо бидний амьдрал тохиолддог биш ээ. Бид нар гагцгүй нүд нээлттэй бид чих сонор байх ёстой. Бид нар үнэхээр бурхны өмнө итгэмжит алхахад бурхан өдөр бүр бидний амьдралд энэ гайхамшигыг үйлдэж байдаг юм аа. За бид нар сая одоо Библиэс үг авах тухай уншлаа тийм ээ. Суралцлаа тийм ээ. Хоёрдугаарх нь залбирлын тухай. Бид нар залбирлаар дамжиж бурхан бид нартай ярьдаг юм аа. За тэгээд Ром номын 8:26-аас 27. Ром 8:26-аас 27. За би унших. Амен. Уучлан мөн сүнс бидний сул дараа байдаг тусалдаг. Яаж залбирах ёстойгоо бид мэддэг. Харин сүнс өөрөө үгээр илэрхийлшгүйгээр яолон бидний төлөө зөөчлөн байдаг. Сүнсний бодол санаа юу болохыг зүрхнүүдийг нягтлах чинь мэддэг. Учир нь тэр бурхны хүслийн дагуу ариун нүдэн төлөө зөөчлөн байдаг юм.